Сайн байцгаана уу хүмүүст үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн фриз тайм дугаарлаа тавтамал. За та бүхэн харж байгаа өнөөдөр би ганцаараа фриз тайм явуулах гэж байна. Учир нь гэхээр мэдээж өнөө цагт яг одоо ер нь бол яг нэлээд асуудал тариад байгаа коронавирусын шалтгаанаар хөл хорио тогтооцсон. За тэгээд тэр чутгаараа бас блосмыгаа ийш тийш нь бас явуулаад яах вэ гэж бодоод өнөөдрийн дугаарыг ганцаараа хий гэж бодлоо. За тэгээд үзэж байгаа үзэгч олон та бүхэн ч бас ерөнхийдөө хөл хорио тогтоосон байгаа учраас гэрээс айл болох гарахгүй. За тэгээд үнэхээр гарах шаардлагатай бол маск зүгээд олон нийтийн арга хэмжээ, олон нийтийн цугларсан газруудаар айл болох явахгүй байхыг бас хичээцгээгээрэй. Коронавирус is real. За уламжлалт төсөөр би өнөөдөр 6 сэдвийн талаар ярина. За тэгээд ганцаараа ярьж байгаа учраас ерөнхийдөө бас нэлээд удаан та бүхэн намайг сонсох баха. За эхний сэдв коронавирусээр эхэлцгээе. Коронавирус гэснээс. За коронавирус e-спортод яг яаж нөлөөлөд байна вэ гэдэг дээр та бүхэндээ бас нэг товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо. За та бүхэн мэдж байгаа бол оны сүүлээр Metagaming-ийн зүгээс WESG-ийн сонгон шалгаруулалт зарсан. За тэгээд тэрхүү тэмцээнд маань шалгарсан баг тамирчид нийтдээ бараг 20-од Монгол баг тамирчид он гарангуут Малайз улсыг зорж Апагийн финал руу оролцох ёстой байсан боловч Апагийн финал маань хойшлсон. За тэр шалтгааны яасан гэхээр мэдээж Малайзын яг нөгөө зохион байгуулах тал маань хариуцж байсан тал маань яг нөгөө цагтаа спонсорууд болон хамтрагч байгууллагуудаа олж чадаагүй учраас тэмцээн маань хойшлж ирсэн. За тэгээд хойшлоод 2 сарын 16-наас 18-ны хооронд Макао улс хотод ерөнхийдөө бол товлогдсон байсан. Тэгсэн чинь саяхан WESG-ийн ерөнхийдөө 2-7 хоногийн өмнө Апагийн финалыг Макао зохиохгүй одоо бүр хойшлуулахаар боллоо, канцел хийлээ гэдэг шийдийг гаргасан. За энэ шийдийн гол шалтгаан юу юм бэ гэхээр мэдээж коронавирусээс одоо шалтгаалж байна. WESG-ийн яг одоо нөгөө Макаогийн финал дээр нь очих гэсэн нэг баг нь бүр тэр чигээрээ яг нөгөө коронавирус гарсан Ухаан хотоос гаралтай тийм баг тэнд байдаг баг гэж хүртэл мэдээлэл байсан. За тэгээд WESG Alibaba спортын яг нөгөө манайхтай харилцдаг хүний мэдээснээр бол олон улсын багаас нь маш их одоо тийм санаа зовсон тийм зурвсууд ирж исэн, имэйлүүд ирж исэн, мэдээлэлүүд ирж исэн. Учир нь гэхээр яг одоо ийм вирус гарсан байгаа нөхцөл байдал дээр бид нар Макао руу яг явах шаардлагатай үгүй юу гэдэг дээр маш их санал гомдол ирсэн. Тэгээд тэрний улмаас ерөнхийдөө бол WSG-ийн Апагийн тэмцээнийг хойшлуулахар боллоо гэж хэлсэн. За гэхдээ яг нөгөө албан ёсоор зарласан мэдээлэл дээр бол WSG-ийн Апагийн финал маань дараа нь хизээ болох вэ гэдгийг албан ёсоор хэлээгүй. Гэхдээ би та бүхэнд яг нөгөө өөртөө ирсэн мэдээллийг одоо хэлэх гэж байна. Ер нь бол 3 сард World Final гэж болдог. Хятад улсын Чонгчин хотод. Тэгэхээр 3 сарын дундуур Апагийн финал маань Чонгчинд бас болно гэдэг мэдээллийг би бол авсан. Тэгэхээр Чонгчинд Апагийн финал нь эхлээд яваад шууд үргэлжлүүлээд World Final руугаа ордог. Тим зарчмаар явах юм билээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн World Final 14 хоног болж исэн. Эхлээд Dota нь яваад дараа нь Counter нь явж исэн. Тэгэхээр энэ жилийн World Final Апаг финалтайгаа нийлчихээр бүр нэлээд олон өдрийн арга хэмжээ болох гэдэг юм шиг байна. За тэгээд зөвхөн WESG гэлгүй League of Legends-ийн хятад одоо зохиогддог LDL, LCL гэх мэт League of Legends-ийн лигүүд маань цуцлагдсан. За тэгээд тэрнээс гадна Overwatch, Call of Duty гэсэн ер нь бол нэлээд олон том лигүүд яг одоо энэ вирусын улмаас бол одоо хятадд зохиогдох байсан хятад баг тамирчдыг оролцуулж байсан учраас хойшлжээ. Тэгэхээр яг энэ вирус бол яг цахим спортын арга хэмжээ тэмцээн уралдаанд хэрхэн яаж нөлөөлж байгаа та бүхэн бас харж байгаа. За тэгээд бас нэг мэдээллийг та бүхэндээ өргөхөд мэдээж сайхан одоо хятадын One Tree Gaming гэж баг руу очсон Move болон Doja Gambit-ийн одоо 2 дуугаа тоглогч маань хятад улсын багт орсон гэсэн мэдээллийг тун сайхан бас албан ёсоор үргэлжлүүлсэн болвол Move Doja 2 хятадын One Tree багаас гарч байгаа. За гарах шалтгаан нь гэхээр коронавирусын шалтгаанаар. Гэтэ коронавирус маань одоо намдаад буцаа зүгээр болохоор буцаа тэр хоёр One Tree багтаа ирэх үү гэхээр үгүй бүр тэр чигээрээ гарч байгаа юм байна. Ер нь бол яг ийм цаг байдлын ийм эвгүй байгаа үед хятад байгаад байх сонирхол бол байхгүй гэдгээ энэ хоёр тоглогч маань илэрхийлээд багасаа гарчээ. За коронавирусын талаар нэг иймэрхүү дөө. За тэгээ сая WSG-ийн мэдээлэл хүргэсэн дээр миний 2 дахь сэдв ерөнхийдөө бол энэтэй холбоотой. Энэ юу вэ гэхээр өнгөрсөн жилийн WSG 2018-аас 2019 оны дэлхийн аварга Wendigo гэж баг байгаа. Wendigo багийнхан
тус одоо нэг World Final дээр контрын төрөл дээр авраг аваад $500,000 шагналын санг бол хожсон. Тэгсэн чинь баг одоо жил өнгөрч явахад одоо болтол шагналын сангаа одоо л авчдаг. За энэ яг одоогийн нөхцөл байдлаар бол e-спортын хамгийн өндөр пендинг буюу хүлээгдэж буй шагналын сан юм байна. Тэгээд Alibaba-гийн зүгээс бол одоо нэг Windigo шагналын сангийн өгөх гээд яг тэр харьяа банкуудтай нэлээд холбогдож үзсэн. За тэгээд их хэмжээний мөнгө олон улсын банк хооронд шилжиж байгаа учраас ерөнхийдөө транзакшн буюу одоо гүйлгээн цуцлагдаад буцаж ирээд байна. Бидний зүгээс бол хийж чадах бүх зүйлүүдээ хийж гэсэн мэдээллийг өгсөн. Тэгсэн чинь Windigo-гийн удирдлагын зүгээс гэхээр ер нь бол бид нар Alibaba-гийн одоо шаардсан асуусан бүх материалуудыг бол өгж байгаа. Гэхдээ Alibaba энэ дээр яг тийм шийдтэй үйлдэлийг бол хийж чадахгүй байна. Тэгээ бид юу одоо шагналын $500,000 авч чадахгүй байна гэдэг тийм тайлбарыг бол өгсөн байна. За нэг мэдээлэл хүрэхэд Windigo-гийн яг нөгөө өнгөрсөн жилийн яг тэр WSG-ийн дэлхийн финалд орж исэн одоо организашны удирдлагууд нь ерөнхийдөө бол одоо солигдсон байгаа юм байна. Гэхдээ яг тухайн үедээ бол харьяалагдчихсан тэр хүмүүс маань одоо ч гэсэн Alibaba спорттой ерөнхийдөө шагналын санг авах гээд яваад байгаа юм. Тэгээд нөгөө захим спортыг дагдаг, мэдээ хүргэдэг хүмүүсийн дунд энэ нэлээд тийм одоо халуун сэдв болоод байна л да. Маш том өндөр шагналын сантай зөвхөн нэг багт $500,000 өгнө гэдэг бол маш том шагналын сан. Тэгээд энийг одоо л өгөөгүй байгаад нь бол нэлээд олон критикүүд буюу шүүмжлэгч нар ам одоо дуурайад үг хэлээд авсан байлээ. Ерөнхийдөө энэ тэмцээн дээр гэхдээ мэдээж Alibaba спортын зүгээс гэх юм бол өөрсдийн аль болох бүх чадах зүйлийг хийж байгаа гэсэн тайлбарыг л өгж байна л та. За Windigo-гийн талаар нэг иймэрхүү, WSG-гийн талаар нэг иймэрхүү. За миний дараагийн сэдэв маань Twitch дээр болж байгаа нэг сүүлийн одоо хэдэн сар ажиглагдаад байгаа нэг скамын талаар л ярих гэдэг юм л та. Тэгээд үзэж байгаа хүүхэд залуучууд маань бас энэ скамд өртөхгүй гэдэг үгнээс та бүхэн сэрэмжлүүлэг хэлбэрээр энэ мэдээлэл өргөж байна. За энэ юу вэ гэхээр Twitch дээр тэр дотор ерөнхийдөө бол CS:GO дотор энэ ажиглагдаж байгаа. Одоо нөгөө алдартай стримерүүд болох Stewie2K, Shroud, Simple гэх мэт хүмүүсийн стримийг нь хуулбарлсан fake stream аккаунтууд Twitch дээр айгүй их гарч ирж байна. За тэгээд энэнийх нь одоо нөгөө гол зорилго нь ерөнхийдөө мессеж нь юу байгаа вэ гэхээр яг л Simple юм уу, Shroud юм уу, Stewie2K юм уу өөрсдөө стрим хийж байгаа юм шиг мөртлөө доор нь ингээд нэлээд томор одоо энэ болвол юу гэдэг giveaway stream байна. Хэрвээ миний giveaway-д оролцохыг хүсэх юм бол та бүхэн энэ линкэн дээр дараад ингэж оролцох боломжтой шүү гэдэг баахан мэдээллүүдийг тавьсан. Гэхдээ хамгийн гол нь эдгээр өөрсдөө яг нөгөө цаад хүмүүс нь бол шал ондоо заллин хийх гэж байгаа хүмүүс байгаад байна л та. Тэгэд одоо үзэж байгаа хүүхэд залуучууд бол мэдээж мэдж байгаа өмнөх одоо мэдээллүүдээр хөргөжсэн Shroud бол одоо Twitch дээр бүр стримийнхээ болсон хүн шүү дээ. Тэгж яхад Shroud-ийн fake account Twitch дээр CS:GO тоглолцсон яваад байгаа байхгүй. Тэгээд хамгийн аимшигтай нь үзэж байгаа хүмүүс нь 10,000-аас 20,000 хүн хүртэл яг нэгэн зэрэг үзээд нэлээд өндөр одоо хүмүүс ингэж үзэж яваад байгаа нь бас нэлээд асуудал байж байгаа. Тэгээд стримийнхэн доор нь бол одоо жишээ нь хэрвээ та giveaway-д оролцохыг хүсэх юм бол энэ доорх энэ линкэн дээр дараарай гэж. Тэр линкэн дээр нь дарахаар Steam-ийн логин хуудас гарч ирдэг. Одоо username password оруулдаг. Гэхдээ тэр нь хуурамч хуудас хамгийн гол нь нөгөө phishing scam гэж бид нэр ярьдаг шүү дээ. Мэдээлэл цуглуулах зорилготой. Тэгээд тэрэн дээр нөгөө хүүхэд залуучууд оронгуудаа өөрсдийнхөө янз бүрийн мэдээллүүдээ оруулцдаг. Username password оруулаад бөглөөд явуулцдаг. Тэгэхээр тэр мэдээллээр нь дамжиж хагаад өөрсдийнх нь одоо нөгөө маш үнэтэй цайтай in-game item-уудыг нь одоо хулгайлах гэдэг ч юм уу. Тиймэрхүү дөө асуудал бол маш ихээр гарч байна. Тэгээд энэ дээр та бүхэн маань үзэгч та бүхэн маань бас болгоомжтой байгаарай. Одоо өчигдөр гэхэд би яг Twitch дээр ороод үзэхэд нөгөө номер 1 дээр мэдээж үзэл дээр нь ингээд дээшээ гаргаад ирж байгаа учраас хамгийн номер 1 дээр нь Simple stream явж байгаа хгүй. Гэтэ тэр Simple өөрөө биш. Хамгийн гол нь тэр нөгөө user account нь гэхээр бүр шал ондоо Simple одоо хит гэдэг чинь ингээд араас нь тийм fake нэрнүүд оруулсан тийм зүйлүүд явж байгаа. Тэгэхээр энэс боломжтойгоорой. Гол нь энэ хүмүүсийг зогсоохгүй Twitch-ийн зүгээс ч гэсэн арга хэмжээ аваад байгаа ч гэсэн яг дөрвтэй арга хэмжээ ерөөсөө авч чадахгүй байгаа юм байна. Яагаад тэгэхээр нэгийг блоклоод хаалаа гэхэд дахиад өөр аккаунт үүсгэнгүүтээ дахиж гарч ирээд хамгийн гол нь нөгөө том нэрнүүдийг орлуулж байгаа учраас ер нь болвол нэлээд ийм юу яваад байгаа юм байна. Маш одоо хурдцтай олон вьюрүүд хүрээд тэгээд олон хүмүүс ерөнхийдөө энэ асуудал төртөөд байгаа юм байна. За дараагийн сэдв маань ерөнхийдөө бас стримертэй холбоотой. Гэхдээ энэ удаа фейк стример биш ээ. За энэ стримерийн ерөнхийдөө одоо нөгөө тарьсан асуудал нь бас сүүлийн үед нэлээд л шуугууллаа л да. Тэгээд бас олонний танил хүмүүс ч гэсэн энэ дээр нь бас дөрөөлөөд нэг тийм мем ч гэх юм уу
эсвэл нэг troll маягийн ч гэх юм уу тиймэрхүү бас үйлчлүүдийг хийгээд авсан. Энэ юу вэ гэхээр Twitch дээр стрим хийдэг Bad Bunny гэж эмэгтэй одоо стример байд юм. Гэтэ энэ хүн стрим ихтэй тоглоомын одоо геймплей стрим хийдгүү. Ерөнхийдөө бол улс төрийн холбогдлолтой, улс төрийн шуугиан, мэтгэлцэн гэх юм уу тиймэрхүү зүйлүүд дээр мэдээлэл өгдөг, өөрийнхөө санал бодлыг оруулдаг. Бас одоо зочд урилгаар оролцуулаад тэрэн дээр ингээд санал бодлоо солилцдог ийм стример юм байна л да. За энэ хүн энэ эмэгтэй ямар асуудлыг тарьсан бэ гэдгсэн чинь нэг стрим хийж агаад тэгж хэлсэн байгаа. Ерөнхийдөө бол би одоо ингээд бүхэл бүтэн цаг стрим хийжээд байхад яагаад хүмүүс надад донейт хийхгүй, subscribe хийхгүй, яагаад намайг ингээд дэмжихгүй байгаа юм бэ гэж бүр уурлаад тэгээд яг тэр акшныг нь ерөнхийдөө болоод маш олон хүмүүс нөгөө Twitch дээр клипингүүтэй тараагаад сошиалуудаар тараагаад явцсан байгаа юм л да. Тэгээд яг одоо нөгөө тэр видеон дээр бол өөрөө яг бүр миний одоо харж байгаагаар бол бүр жинхнээсээ уурлаад байгаа. Одоо би одоо та нарт ингээд нэг цаг ийм бүхэл бүтэн ийм одоо гой контентийг ингэж хүргэж яхаа та нар яагаад намайг үнгүү үзээд байгаа юм. Надад одоо subscribe төлөөд, надад $5 төлөөд donate хийгээд ингээд үзээч та нарт одоо тийм чадвар байхгүй байгаа мó. Нэг цаг намайг үзэх одоо тийм та бүхэн тийм цаг зав байгаа мөртлөө надад $5 өгөх тийм мөнгө та нарт байхгүй байгаа мó гэд бүр гайхаад уурлаад байгаа. Chat, I haven't got a donation or a sub for an hour. What the fuck? For an hour? What the fuck? An hour when I fucking working for free? What the fuck? Тэгээд энийг нөгөө нэг клип хийгээд тавьсан бол маш олон хүмүүсийн одоо дургуутслыг хүргээд яахлаараа одоо шууд ингэж мөнгө нэхэх ёстой юм гэдэг байдлаар ерөнхийдөө бол гараад ирсэн. Тэгээд энэ дээр нь бас одоо нөгөө та бидний мэдих доктор Disrespect хүртэл бас нэг троллдод авсан. Би одоо стрим хийж эхлээд 10 минут өнгөрцөн байхад яагаад надад нэг ч хүн донейт явуулсангүй, subscribe хийсэнгүү. Хэрвээ ингэж байх юм бол би шууд стримээ хаана гэдэг ч юм уу нэг тиймэрхүү зүгээр тролл маягаар юм хийж байгаа юм л да. Тэгээд одоо нөгөө энэ нэлээд асуудал болоод ерөнхийдөө нөгөө Bad Bunny гэдэг энэ стример маань бас өөр хүмүүстэй ингээд нэг яриа хийж байгаа нэг юм контентууд нь араас нь гарч иж байгаа. За тэрэн дээр юу гэж нэгээд тэгэхээр Bad Bunny нь бол яг одоо тухайн үед тэгж хэлж байхдаа бол би тоглож исэн гэдэг маягаар хэлж байгаа байхгүй. Гэхдээ яг тухайн үеийн тэр нөгөө нэг болоод өнгөрсөн тэр клипүүдийг нь үзэх юм бол бараг л би бол тэр хүнийг бол тоглож байгаа гэж бол бараг хэлэхээргүй. Яг бүр жинхнээсээ ингээд уурлаад байгаа. Ийм асуудал гарч ижээ. Тэгээд ерөнхийдөө нөгөө e-спортын контент үйлдвэрлэдэг яг одоо нөгөө e-спортын мэдээлдэг хүмүүс яагаад энэ сэдвийг бас онцлоод ерөнхийдөө ярьж нэгэ тэгэхээр энэ нэмэгтээ өөрийнхөө одоо нөгөө хийж байгаа бизнесийнхаа энэ яг төрлийг ойлгох хэрэгтэй. Контент үйлдвэрлэн гэдэг болвол заавал хүмүүсээс одоо мөнгө авах ёстой гэдэг тийм зүйл бол байж болохгүй. Юу хийдэг, контент хийдэг хүмүүс юу хийдэг вэ гэхээр өөрийнхөө хийх зүйлээ айгүй гоёор, айгүй гоё чанартай хийгээд олон нийтэд хүргэдэг. Гэтээ энэ дундаасаа хүмүүс мэдээж өөрт нь маш гоё таалагдах юм бол таныг дэмжиж болно. Donation явуулж болно, subscribe хийж болно, тэ мөнгөн байдлаар одоо танд талархлаа илэрхийлж болно. Гэтээ энэ бол заавал биш гэдгийг одоо энэ хүмүүс анхаарах ёстой. Ингэж одоо donation ирсэнгүүгээд үзэгч нар руугаа ингэж уурлах нь бол мэдээж ямар ч одоо зөв бус авир биш. Тэгэхээр одоо энэ одоо хүүхэн болвол Bad Bunny гэдэг энэ стрим бол энэ дээр маш том алдаа гаргаж байна гэдэг байдлаар шүүмжилсэн тийм зүйлийг ярьцгаасан байлээ. За дараагийн мэдээ маань ерөнхийдөө бол манай урд хөрш буюу хятадд насан туршаагүй хүүхдүүдийн одоо нөгөө маш олон цагаар тоглоом тоглох болон ер нь одоо энэ нийтийн одоо яг нөгөө тоглоом тоглож байгаа энэ байдлыг хэрхэн яаж хянах вэ гэдэг тал дээр засгийн газраас бүр одоо улсын бодлогоор хийж байгаа нэг юм шин зүйл байгаад байна л да. За энэ юу вэ гэхээр ерөнхийдөө нөгөө social credit system гэж байдаг. Америкт байсан одоо нөгөө барууны орнуудад байдаг хүмүүс бол credit score гэдэг юмыг маш сайн мэдж байгаа. Тэр юу вэ гэхээр за Монгол ч гэсэн одоо ерөнхийдөө бол хэрэгжээд эхэлсэн байгаа шүү дээ. Монгол банкн дээр мэдээлүүд нь цугларч идэг. Тэр юу вэ гэхээр кредит картаараа эсвэл зээлч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар банкнаас банк бусаас та зээл авлаа гэж бодоход тэр зээлээ яг одоо хугацаанд жишээ нь та төлж гин үү эргэн төлөлтүүдээ яг одоо графикаараа явж гин үү гэдэг ч юм уу те эсвэл хоцорж гин үү гэдэг тэрэн дээр нь үнслээд таны одоо кредит скор гэдэг юм ингээд кредит оноо гэдэг юм дээшлэл доошлол явж байгаа. Мэдээж дээшлэх тусмаа сайн та бол одоо найдвартай төлөгч юм байна. Санхүүгийн найдвартай баталгаатай хүн юм байна гэдэг талаас нь хандж байгаа. За тэгэхээр тэрнтэй ижилхэн Хятадын social credit system гэдэг юмыг тоглоомтой
холбоод эхэлсэн байгаа юм байна л да. Тэгэхээр 18 нас хүрээгүй хүүхдүүд ерөнхийдөө болвол олон цагаар тоглоом тоглохыг хорж байгаа юм байна. За тэгээд тоглоом тоглох цагийг нь ерөнхийдөө бол ингээ бүр тусгаалаад заагаад өгч байгаа юм байна л да. Яг цагийг би бол олж мэдэж чадсангүй. Магадгүй одоо оройны 10 цаг хүртэл тоглоно. За тэгээд өглөө болвол 10 цагаас одоо өмнө тоглож болохгүй, 10 цагаас хойш тоглоно гэдэг ч юм уу. За нэг тиймэрхүү байдалтай. Гэтэ яг энэ цаг бол би зүгээр жишээгээр хэлж байгаа шүү. За ийм байдлаар дүрм журм гаргаад ирсэн. За тэгээд нөгөө томчуудын дунд гэдгсэн чинь яг одоо тоглоом тоглож байгаа хүн маань маш олон цагаар тоглож байна уу? Эсвэл энэ хүн тоглоомн дээр чит хэрэглэж гинүү гэдгээс хамаарат яг нөгөө social credit system дээр нь credit оноон дээр нь ерөнхийдөө бол нөлөөлдөг болж байгаа юм байна л да. Хэрвээ та тоглоом тоглож байгаад чит хэрэглээд читтэйгээ баригдах юм бол таны одоо нөгөө оноо ерөнхийдөө бол багасна гэсэн үг. За хэрвээ та маш олон цагаар тоглоом тоглоод байх юм бол таны оноо багаснаа гэсэн үг. 18 хүрээгүй мөртлөө та одоо шинийн цагаар тоглоом тоглолцсон байх юм бол таны оноо багаснаа гэсэн үг. За энэ оноонууд нь одоо сөргөөрөө юун дээр нөлөөлж болох юм бэ гэхээр ерөнхийдөө нөгөө кредит картын зүйлтэй л ижлэх гэсэн үг л дээ. Та магадгүй банкнаас зээл авч чадахгүй ч магадгүй. Та магадгүй машин одоо лизингээр авах гэж байгаа бол таны оноо бага учраас та одоо машин худалдаж авахгүй байх боломжтой. Оноо өндөртэй хүмүүстэй харьцуулах юм бол оноо багтай хүмүүс нөгөө одоо улсаас өгж байгаа халамж тэтгэлэг гэдэг юм уу тэрэн дээр ингээд хаалгах нь бол хаалттай болоод ирж байгаа. Тэгэхээр миний зүгээр бодлоор бол одоо тоглоомыг яг одоо ийм бүр амьдрал дээрх бит зүйлтэй ингэж уйж өгж байгаа нь бас их сонирхолтой. Ер нь яг энэ тоглоомын зах зээл гэдэг мэн ямар амар далайцтай том болж байгаа олныг хамарсан бүр одоо улсын ийм бодлогот нөлөөлөх үс иймэрхүү зүйл болж байгааг бол харж байгаа. Тэгээд зарим хүмүүс бол ингэж яриад байна л да. Одоо жишээ нь хятадд чит хэрэглээд таны одоо нөгөө social score буюу social оноо чи ингээд буурна гэдгийг мэддэг болсон тохиолдолд магадгүй одоо энэ читрүүд гэдэг зүйл байхгүй болох байх. За тэгээд дээрэс нь тоглоомын одоо нөгөө энэ хар бараан ертөнц гэдэг юм маань бас арилах байх. Ер нь илүү чанартай за тэгээд эрүүл орчинг үүсэх болов гэсэн байдалтайгаар бас таамаглалыг төвшүүлж байна л та. Гэтэ мэдээж энэ бол одоо 100% хамгаалалт бол байж чадахгүй байх гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар одоо identity theft гэдэг шүү дээ тий. Тэгэхээр өөр нэг хүний пассвортын мэдээлэл үү юм уу өөр нэг хүний мэдээллийг нь хулгайлаад тэр хүний нэрэн дээр нь одоо жишээ нь аккаунт үүсгээд тоолох гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар арай нөгөө нэг ингээд work around гэж бид нар ярьдаг шүү дээ. Тойроо замаар арай нэг ингээд хуулиас цухтах гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү бас зүйлүүд бол гарч иж магадгүй. Гэхдээ яг бол одоо хятадд ийм зүйлийг бол ингээд туршиж эхэлж байгаа юм байна. За тэгээд миний бас уншсан мэдээлэлээр бас Австралид ийм зүйлийг бас туршиж эхлэх гэж байгаа юм байна. Япон улсад бас иймэрхүү одоо онооны ийм системийг бас оруулж ирэх гэж байгаа юм байна. Тэгэхээр ер нь одоо эдгээр зүйлүүд маань ирээдүйн одоо яг энэ тоглоом тоглодог бас зөвхөн цоглоомч гэлтгүй e-спорттой холбогддог хүмүүс дээр хэрхэн яаж нөлөөлөх нь бол надад бас их сонирхолтой байна. За саяных ерөнхийдөө бол миний бас нэг онцлог сэдв байсан. За миний ярих гэж байгаа хамгийн сүүлийн сэдв юу вэ гэхээр 2020 оны яг одоо бүр дэлхийн хэмжээний лиг буюу энэ бол CS:GO шүү. Лиг зохиох гэж байгаа. За тэгээд энэ зохиох гэж байгаа tournament organizer-уудын хооронд ямар асуудал гарч ийн ямар тэмцээнүүд юу болоод байна гэдэг талаар та бүхэндээ бас мэдээлэл өргөе. Энэ мэн өөрөө яг энэ CS:GO-гийн орчиндөө бас нэлээд шуугай нэгдэгдээд байна л да. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа ESL-ийн EPL буюу ESL Pro League гэдэг тэмцээний зохион байгуулдаг. За нөгөө талаас гэхээр ECS гэж явдаг Faceit-ийн зохион байгуулдаг нэг тэмцээн байдаг. За тэгээд Blast Premier буюу Blast Pro Series гэж юм бүр цуврал тэмцээн болоод явдаг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ тэмцээнүүд ер нь бол ингээд нөгөө хоорондоо багуудаа булаацалтаал нэгэн зэрэг болоод яг ингээд нөгөө хувааруудад авахцуулах эсвэл нэлээд шахуу болох гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд бол маш ихээр гарч ирдэг байсан. За өмнөх жилүүдийн үед гэх юм бол Blast Pro Series тэмцээнийхэн одоо орж байгаа багуудаа бусад тэмцээнүүдэд оруулахгүй гэдэг ч юм уу тийм exclusive маягийн одоо асуудлуудыг үүсгэж ирснийг би бол маш сайн санаж байна. За гэхдээ 2020 онд гэдгсэн чинь хоёр тэмцээн ерөнхийдөө бол маш том асуудлыг тарьж болох байгаад байна л да. За тэр нь юу вэ гэхээр ESL-ийн Pro League болон Faceit-ийн шинээр гаргаж ирж байгаа B-Site League гэдэг энэ хоёр тэмцээн бүр яг ингээд багуудаа булаацалтаад дээрээс нь болох гэж байгаа энэ цагууд нь бүр давхцаад ингээд ирээд байна л да. За B-Site гэдэг лиг бол ECS, Faceit-ийн ECS гэдэг лигийг тэр чигээр нь ерөнхийдөө бол болоод татан буулгаад харин тэрний оронд B-Site League гэдэг. Гэхдээ B-Site гэдэг энэ нэр маань яг эцсийн байдлаар бол нэр нь биш юм байна.
ерөнхийдөө одоогийн байдлаар яг нөгөө төслөө бол B-Site League гэж нэрлэж байгаа юм байна л да. Тэгээд B-Site болон ESL-ийн Pro League за би EPL гэдээ очлоод ирчээ. EPL, B-Site гэдэг хоёр лигийн хаврын улирал нь хоёулаа 3 сард эхлэхээр зарлагдсан. За энэ хоёр нь тэгээд хоёулаа давхцаад ирэхээр энэ хоёрын гол зорилго, энэ хоёр лигийн гол зорилго бол дэлхийн хамгийн шилдэг багуудыг лигтээ оролцуулах, лан хэлбэрээр явах. За тэгээд энэ нь бол мэдээж контент үйлдвэрлэл нь сүүлийн тэмцээнүүд нь бүр айгүй гоё одоо ивент хэлбэрээр явдаг тийм байдалтайгаар зарлж байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр тэмцээн маань хоёулаа 3 сард болно гэж байгаа. За тэгэнгүүт мэдээж багууд нь одоо аль тэмцээнд нь яаж орох уу гэдгээ шийдэхэд айгүй хэцүү болоод ирж байгаа. За эхлээд би EPL-ийг нэрээ. EPL ерөнхийдөө бол нийтдээ 48 багийг оролцуулдаг, дэлхийн шилдэг 48 багийг оролцуулдаг байсан бол энийг багасгаад 24 баг болгоод ирсэн. За энэ нэлээд асуудал тарьсан. Яасан гэдгийгсэн чинь одоо 24-т нь орж чадаагүй багууд буюу за эхнээс нь дурдах юм бол мэдээж Big, E United, Windigo гэх мэт багууд 24-т нь орчдөг. Яагаад орж чадаагүй, яагаад хасагдсан гэдэг мэдээллийг бол ерөөсөө ESL-ээс албан ёсоор мэдэгдээгүй гэж байгаа. Багууд юу ч мэдээгүй нөгөө орсон 24 баг нь ч гэсэн орох гэж байгаа гэдгээч мэдээгүй зүгээр нэг юм пост ороод ирсэн. За тэгэд энэ дээр одоо нөгөө нэг аналист бас мэдээ хөтэлдэг Торн гэж байдаг шүү дээ. Торны хувьд гэдэг юм бол ESL рүү бүр амар одоо тийм ууртай твит яваад эхэлж байгаа байхгүй. Одоо дэлхийн хэмжээний органайзер байж та нар одоо ийм сонин ямар ч юм communication байхгүй ийм зүйл хийнэ гэдэгт бол би үнэхээр сэтгэл дундуур байна. Би бол үнэхээр та бүхэнд одоо хийх хүүгээ алга гэсэн бүр нэг амар сүртэй амар ууртай тийм юмнуудыг оруулсан байсан. За тэгээд EPL-д нийтдээ нөгөө 48-аас 24 болж хасагдаад тэгээ 24-т нь шалгарсан багууд гэх юм бол мэдээж дэлхийн шилдэг Astralis, Fnatic, FaZe, 100 Thieves, Liquid гэх мэтэргүүтэй багууд байгаа даа. Гэхдээ нэг асуудал нь гэсэн чинь EPL хэдийгээр энэ 24 баг манай тэмцээнд орох гэж байгааг зарласан хэдий ч альч баг нь EPL-тэй гэрээгээ зураагүй байна. Нэг юм асуудал. За тэнгууд нөгөө талд нь тэгэхээр B-Site, FaZe-ийн B-Site гэж лиг. За B-Site гэдэг лиг бол одоо шинээр гарч ирж байгаа арай нэг өөр төрлийн форматтай лиг байгаа юм байна л да. За энэ лигийн бас нэг сонирхолтой зүйл ингээд тэгэхээр нөгөө franchise league гэж явдаг. Оролцох гэж байгаа багууд маань ерөнхийдөө болвол 2 сая долларын хураамжтайгаар орж олно гэж байгаа. Одоо бүр эхэлж орох одоо тэр хураамж 2 сая доллараар яагаад багууд төлж орох ёстой юм бэ гэдгсэн чинь зөрүүнд нь FaZe-ийн B-Site лигээс одоо орлогоо хуваах. Тэгээд мэдээж эзэмших хувь олгох гэдэг тиймэрхүү боломжуудыг олгож байгаа юм байна л да. За яванда B-Site гэдэг лиг нь томроод ерөнхийдөө спонсоршипээс болон үзэгчдээс гэдэг ч юм уу маш их хэмжээний мөнгүүдийг оруулаад ирэх юм бол нөгөө 2 сая доллар төлөөд одоо хувь авж байгаа тэр багууд маань буцаагаад ашиг тухайн одоо өөрийнхөө эзэмших хуваараа бол ашиг авах боломжтой гэдэг байдлаар ийм зүйлийг оруулж байгаа юм байна. За одоогийн байдлаар ерөнхийдөө бол нийтдээ 6 баг 2 сая доллар төлөөд B-Site-ийн одоо ownership буюу revenue share гэдэг энэ модель руу орох магадaltaй байгаа. Бараг ер нь орж байгаа гэсэн тийм мэдээллүүд өгсөн байна л да. За энэ ямар багууд гэхээр Cloud9, Gen.G, Dignitas, MIBR, Mad Lions за тэгээд Crazy гэсэн энэ 6 баг байгаа юм байна. Мэдээж энэ тэмцээнд Open Qualifier-аас шалгараад орж болно. Заавал одоо 2 сая доллар хураамж төлөхгүйгээр орж болно. Гэхдээ Open Qualifier-аас орсон багууд бол нөгөө тэр 2 сая доллар төлж орсон нөгөө хувь эзэмших, ашиг хүртэх гэдэг ч юм уу тиймэрхүү боломжууд нь бол хаалттай юм байна. За тэгээд яг нөгөө нэг B-Site-ийн, FaZe-ийн өөрсдийнх нь нэг гордлого болвол EPL-ээс ялгарч байгаа нь гэхээр бид нар одоо юм нэг 2 сая доллар ангууд буцаагаад юм ownership гэдэг ийм зүйлийг олгож байгаа учраас багууд ерөнхийдөө бол манайх руу нэлээд орох байхаа гэдэг тийм одоо зүйлийг гаргаж ирж байгаа. За энэ дээр одоо нөгөө нэг 2 тэмцээн маань хоёулаа 3 сард бол найл баг нь хаашаа орох уу яах вэ гэдэг нэг амар том асуудал гарч иж гин гэж яриад байна л та. Тэгэхээр өнгөрсөн жилийн 2019 оны 9 сарын 18-нд Valve-аас нэг албан ёсны мэдээлэл хийсэн. За энэ мэдээлэл гарахдаа юун дээр үнэлж гарсан бэ гэхээр би нөгөө түрүү хэлсэн Blast Pro Series ерөнхийдөө өнгөрсөн жил нэлээд том шоуг нэг тарьжсэн гэдэг дээр Valve одоо нөгөө хамгийн том нь гэсэн үг шүү дээ тийм хамгийн том ах нь ерөнхийдөө бол за энэ дээр нэг дуурж энэ tournament organizer буюу тэмцээн зохион байгуулж байгаа FaZe, DSL, Blast гэсэн энэ компаниуд руу нэг одоо мессеж өгөхгүй болохгүй байна гэд Keeping Things Competitive гэдэг одоо нэртэйгээр албан ёсны мэдээлэл Valve-аас хийж байгаа. За энэ Valve-ийн мэдээлэл юу гэсэн бэ гэхээр exclusive тэмцээн гэдгийг бол бид нэр ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Альва нэгэн багийг ямар нэгэн тэмцээнтэй
одоо хатуугаар холбоод өөр тэмцээнд орохыг нь хориглох, өөр тэмцээнд орох боломжийг нь хаах гэсэн иймэрхүү үйл явдлыг болвол Valve-ийн зүгээс дэмжихгүй. Хэрвээ ямар нэгэн tournament organizer иймэрхүү зүйлийг санаатаагаар хийж яах юм бол бид нар тэр байгууллагатай хамтарч ажиллахгүй гэж. За хэрвээ Valve хамтарч ажиллахгүй гэх юм бол мэдээж энэ одоо нөгөө ESL, Faceit гэдэг одоо байгууллагууд бол яач чадахгүй шүү дээ. Яг нөгөө game publisher одоо хамгийн дээд том толгой нь үгүй гэх юм бол эдгээр бол ерөөсөө асуудалд орно. За тэгээд одоо team зүйлийг гаргацсан байгаа учраас мэдээж Faceit болон ESL 2 нөгөө 3 сарын давтсаж байгаа тэмцээн дээр л одоо ямар байдлаар шийдэх нь бол маш сонирхолтой байгаад байна. Faceit-ийн хувьд гэх юм бол мэдээж өөртөө бол Valve-тэй нэлээд холбоотой байгаа гэсэн мэдээллийг тавьсан байлээ. B-Site гэдэг лиг дээр бид нар бол Valve-тай хамтарч ажиллаж байгаа, Valve-ийн одоо цаанаас нь тавьсан шаардлагын дагуу бид нар хийж байгаа гэдэг дээр нэлээд одоо ам бардам байгаад. Тэгэхээр одоо яг нөгөө B-Site-ийн хэлж байгаа талаас нь ингээд харах юм бол магадгүй ESL-ийн дээр зайгаа тавьж өгөх гэдэг ч юм уу тиймэрхүү бас асуудлууд гарч ирж магадгүй. За мэдээж хүн болгон мэдж байгаа ESL миний бодлоор бол за үзэж байгаа хүмүүс ч гэсэн мэдчихэж магадгүй ESL-ийн тэмцээн зохион байгуулалт бол маш гоё болдог. За одоо тун удахгүй энэ оны эхний мейжер тэмцээнийг ESL-ийн зохион байгуулахаар авсан байгаа. Хоёр дахь мейжерийг ямар органайзер зохион байгуулах нь бол одоогоор мэддэхгүй байна. Тэгэхээр иймэрхүү CS:GO-ийн орчныг тойрсон нэг ийм асуудлууд гарч ирж байна. Тэгээд энэ гол нь одоо энэ асуудлуудаас хэн хохироод үлддэг вэ гэхээр мэдээж багууд мэрэгжлийн тамирчид ерөнхийдөө хохироод үлддэг. Өнгөрсөн жил Astralis-ийн ерөнхийдөө бол одоо Zonic бас нэг ярилцлаган дээр ярьжсэн шүү дээ. Бидний одоо нөгөө нэг энэ аялах цагийн хуваар бүр амар давчуу нэг тэмцээн дуусаад ерөөсөө амарч амжилтгүй дараагийн тэмцээн рүүгээ ордог. Хаяа бүр зарим тэмцээнийг одоо Blast Pro Series гэдэг тэмцээнд орохын тулд зарим одоо айгүй гой боломжтой гой тэмцээнүүдийг бүр алгазах золиослох гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудлууд бас гарч ирсэн. Тэгэхээр tournament organizer-ууд маань бас энэ дээрээ бие биентэйгээ одоо хамтарч ажиллах хэрэгтэй байна гэдэг тиймэрхүү мэдээллийг бас өгч ирсэн шүү дээ. Тэгээд мэрэгжлийн тоглогч нар мэрэгжлийн багууд бас юу хийдэг вэ гэхээр одоо яг нэг юм тодорхой жилийн хэд хэдэн хэсгүүд дээр ингээд албан ёсны амралтын ийм хугацаанууд байдаг. Жишээ нь ESL-ийн зүгээс гэхэд одоо оны ихээр player break гэдэг ерөөсөө ямар ч тэмцээн зохион байгуулдаг гэдэг ч юм уу. За тэгээд одоо яг нөгөө дэлхийн одоо холбоо гэдэг ч юм уу тиймэрхүү байгууллагууд нь бас энэ дээр хамтарч ажиллаад ямар ч e-спортын арга хэмжээ болон одоо тэмцээн уралдааныг ерөнхийдөө болвол жилийн энэ улирлын энэ цагуудад ерөөсөө хийхгүй гэдэг тийм нэг аль биесны хугацаа бол байдаг. Гэтэ зарим tournament organizer-ууд бол тэрнтэй мэдээж хамтарч ажилтгүй тэмцээн зохиодог. За тэгээд эцсийн дүндээ баг тамирчид нь бол хохироод үлддэг байх нэ. За ямар ч гэсэн өнөөдөр та бүхэндээ бэлдсэн 6 сэдвээ хүргэлээ. Тэгээд ерөнхийдөө болвол та бүхэн таалагдсан байх гэж бодож байна. За ганцаараа ярьсан учраас бас одоо нөгөө яг өмнөх freestyle дугаарууд шиг урт болж чадсангүй. Гэхдээ яг хүрэх ёстой мэдээллүүдэд та бүхэндээ хүргэсэн байх гэж найдаж байна. Тэгээд мэдээж та бүхэнд таалагдсан бол лайк дараарай. Биднийг дэмжиж байвал subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн freestyle дугаараараа уулзлаа түр баяртай. За тэгээд дахин хэлээ. Хөл хорио тогтоосон коронавирусын аюул ерөнхийдөө бол манай урд хөршийг нэлээд сандаргаж байгаа учраас та бүхэн маань бас гэртээ аюулгүй байдлаас гэртээ байгаарай. За тэгээд үнэхээр гарах шаардлагатай бол маск зүгээрэй. За одоо нөгөө Монгол Улсын засгийн газраас болон эрүүл мэндийн яамаас гаргаж байгаа тэр урай юу гэдэг шаардлагуудыг бас та бүхэн маань хүндэтгээд биелүүлэр энэ бүгд бол мэдээж таны эрүүл мэнд, таны сайн сайхны төлөө хийж байгаа гэдгийг та бүхэн маань ойлгоорой. Их мөндөд үзэгчтэй. За тэгээд бүгдээрээ эрүүл сар бол байх талбай.